тоглолтод Bayern Wesley 40 оноо 7 самбар 5 ашигтай дамжуулсан айхтар үзүүлэлтийг үзүүлсэн боловч харамсалтай баг нь ажигласан. Зайлал баг тоожл маш их хэрэгтэй байгаа. Авирмид өөртөө зай гаргаад дундын зашидл дамжилттай болсон. Хавьяа Авирмид хоёр төгсгөлөө хандсан тоглолтууд бол маш олон байгаа. Сүхбат холын зашидлтанд дамжилттай болсон. Хаад баруунда цэцлээ авсан. Ватараа нүрэн шугам дагаад орсон доо. Өөрөө эргээ дундын зашидлтыг гүйцэтгэж байгаа мань Ватараагийн шийдэлт дамжилттай. Ямар тач шатгуул чадсан шүү. Тоожлоо орж тулсан хамгаалт Галовес ирсэн. Гэхдээ самбарцсан давталгаа нааж байгаа долоо. Маш хэцүү байдлаас Ватараа бүгд тоглолтод оролцуулна. Авирмид маш том орон зай байсан да. Авирмидийн холын зай шийдэлт амжилттай болсон. Тоглож байгаа маргааш. Бодлын тоглолтод орно. Покин слэм данк. Тэр чигээрээ баруунда дайрах гэж үзсэн Цэлмэг контактн дээр зогсоош дийлсэнгүүдээ үсгээрээ давталгаа амжилттай. Үлдээх ийм нэг ажил байгаа болов. Сая л одоо 8 минут цонх хаагдахаас өмнө үсгээр л Батуйг дээр ирсэн. Батуйг за өөрийнхөө сулсан болж довтлогоо алсан. Норвол би л довтлогооны самбарыг аваад нэмсэн оноог авч чадсан. За нэг амгалагч дээр эргээд буцаад Wesley өгсөн Bayern Wesley маш гой довтлогоо явуулаа. Урд нь тоглоо Өсгөрийн эсрэг Wesley. За хоёулаа гараад ирсэн байгаа. Wesley өөрөө төгсгөлийг хийсэн. Заануудаас дараагийн солилцоонууд орж ирэх бэлэн болсон байгаа харагдлаа. Өсгөр ямар гоё довтлогоо, ямар гоё хүлээн ажиллагаа байна. Нэмэлтийн шийдэлтийг үүсгэн. Өсгөр MVP өрсөлдөөнд ч юу одоо хүчтэй яригдах хэмжээний тоглолтог үзүүлж байгаа юм байна. Харамслан багийн амжилт. Ахаад баруунда дайрах гэж үзсэн. Энэ удаа Наранбаатар контактн дээр зогсоодсон. Норвол Бил Галавей эсрэг дайраад орсон довтлогын амжилттай. За би хүчээр яалч дийлдэхгүй байна. Наранбаатар эсрэг довтлогоноос дуусчихгоо. Рос бөмбөг алхад ойрхон байсан. Өвдөж хоёр амлагчийн гадаар ороод ирлээ. Гэхдээ өсгөр бөмбөдөл байдлаар үлдээсэн. Ахаад гол Рос аваад хоёр өндөр амлагчийн эсрэг хэцүү байдлаас давталсан Brandon Grady Ross. Монголиансын урд нь довтлогоо Наранбаатар их эвгүй дамжуултыг өгсөн Галавей самбарт ороос. Өрөнө гавлаа. Урд нь довтлогоо насан жаргал гараад ирсэн байгаа. Ардаа үлдээсэн Bayern Wesley-г өрөнө. За давталгаа хамгаалтын шилжилт маш урттай орлоо. За баруунда шахаад явсан өөрөө эргээ дундын зай шидэлтэн амжилттай. Хангалттай аврын зай үүссэн шидсэнгүү буцаага биг рол явсан Jonathan Galloway ээж тоног авчаа. Зөрөөд орсон Батуйгийн төгсгөл ойгоод гарсан Норвол Пил 2 дахь боломжоор нь авлаа. Үлзий бат дуршаа өгсөн дамжуулалт насан жаргал. За ямарч гой алхам тгийгээд ардаа үлдээсэн Цэлмэгийн довтлох амжилттай. За Монголиас чадж байна. Их чулуулаад хурднотод гарч ирж чадаад байна да. Рос татсан шидэлтэн ч гэсэн орж байна. Гоё шидэлт байна. Цэлмэг холын зай шидэлтийг гүйцэтгсэн 3 оноо шидэлт амжилттай болсон. За Монголиас орж ирэх гэж харагдаж байна. Рос шидэлт амжилттай. Хоёрын дэвшилтгөөнөө олсон. Техник довтлогоо шонхруудаас ирнэ. Батуйг мандах эргээ Батуйг суларч чадсан шүү. Батуйг шидэлтэд унагсан. Авсан ихний оног Батуйг авлаа. насан жаргал. За дамжуулалт Цэлмэг дээр ирсэн. Цэлмэг өсгөрийг нэг суулгаад 3 оноо шидэлтэн амжилттай олсон. Энэ тоглолтод 2 дахь удаага холын зай шидэлтийг авч үзээрэй. Рос шидэлт амжилттай 2 багийнхан хагас эхлээд дараас нь Авирмид давхуу өгсөн Wesley нуруугаар Катигэд гүйсэн Пэлтэй контактлаа довтлсон. Нэмэлтийн шийдэлтийг гүйцэтгэхээр болсон. Jonathan Galloway слоныг авсан Bayern Wesley баруунда цаа дундаас ойжогод орж байна. Bayern Wesley-гийн дараалсан 5 оноо. Дараас явд. Энэ удаа туссан хамгаалт Galloway-с ирсэн өсөх баяр нэг позишн дээр 4 оноо авлаа. Уг нь давталгооны самбарыг авч чадаад байгаа ч юуроос оноо олгож чадсан нөгөө талаас Bayern Wesley гоё юмсэд хүсгэл байна. Хамгаалт гэж байгаа. Рос буцаагаад Норвол Бэлд Бикнер дээр дамжуултыг өгсөн Пэлийн төгсгөл амжилттай. Дуудсан даад ард нь туссан хамгаалагч ойрхон байгаа. Ахаад контактлаа дайрсан гадаас алгачаа. За Галавей Авирмид за хамгаалагч ардаа өрөх гэж үтсэн бөмбөгөөс алдчихлаа. Батуйг их хэцүү байдлаа самбартаад явуулсан. Довтлогоо амжилттай. Монголиасогийн тасалжуул. За Батуйг бөмбөг авсан да. Тарогийн эсрэг Батуйг дундаас үсрээ шидсэн. Гоё шидэлт байлаа. Оноо руу шидэлтэн цагиргаа онсонгүй бөмбөгийг талбайд
Үлдээсэн улмаар Сүхбатын довтлогоо амжилттай. Шонхруудын хамгаалт Норвол Пэл цэлмгийн эсрэг довтлогоо алдсан. Өөрөө 2 тогломжийг авсан. Цаашид довтлогоо оруулсан. Үнэхээр том юм аа Норвол. Таро Игари. Таро маш өндөр өргөө шидсэн Норвол Пэлийн гарыг даваалжтэй 2 оноо авлаа. За Тарогийн чи хөлгүүд рүү бэлгүүнээр солигдож ирсэн Монголиас. бэлхэн пүрүүдэрч хараа. Аа. Ирсэн. За энэ үед Росс шидэлтэй. Тоёг төгөлдөр том орон зай байсан. Төгөлдрийн шидэлд амжилттай болсноор ховд Шонхрууд баг 3 оноо өгсөн муу статистик байгаа шүү дээ. Монголын согт Весли өөрөө дундаа шидсэн шидэлт цагаар дээр ойж удамсан. Скватын эсрэг өөрөө шидэлтийг үүсгэсэн Рэлеро за энэ үедэр шавж Шонхрууд байх. Үнэхээр алдтаа мэдгүй шид. Төгөлдрийн эсрэг Байрн Весли өөрт нь ахаа зай үүссэн дундын зай шидэлт амжилттай болсон. За оноо явахгүй байгаа үед Отгон жаргал зайвар шиднэ. Дундаа шидсэн отгон жаргалын шидэлт амжилттай. 4 оноо дөрвөл. Весли довтлогоо тооцсон нэмэлтийг шидэлтийг үүсгэн. Дашилтгэс илүү яг энэ довтлж шүү. Цэлмиг аваа шуу шидсэн. Цэлмиг өнөөдөр довтлогоон дээр үнэхээр гайхалтай байна. Холын цай шидэлт 3-аас 3. Нармбатрын шидэлт. Багта 4 онооны тэргүүлийг ачуулсан. Ролерос цэлмгийн эсрэг. Росс за нэг дохиод сүртэ зай үүсгэсэн 3 онооны шидэлтэн амжилттай болсон. Ролеро. Норвол Пэл. Батуйг аваа шуу шидсэн. Заастаа хүчээр орууллаа да шидэлтийг. Батуйг Ватаругийн өдөөс шидэлтийг үүсгэсэн. Орсонгуу хатгсан. Үүсэх 2 тогломжоор оноог явчих боломжтой байсан. Цэлмэг өөрөө дундаа шидэж байгаа юм байна. Цэлмгийн шидэлт амжилттай болсон. Оноогоор тэргүүлэгчэд Весли Росс оноогоор уралдаад байгаа да. Весли зүүнтэлтэй дайрч ороо төвийн 33 дахь оноогоо авч байна. Батуйг Таругаас алдааслаа. За довтлогыг тооцож байгаа юм байна. За Пелец авсан өөрөө шүү залтнуудаас явуулсан Азайгийн Батуйгийн 3 оноо үзчихтэй. За Пелец баруун дацлаа аваад за тэр өрдөөл энэ довтлогоомд яваад байна да. Батуйг өрөөсөө Пелийн цалаад үнэхээр сая 3 тон олж байгаа юм байна. Чонхрууд ялтаад рүүстэй шуулсан Ватаро Батуйгийн бөмбөгийг тасч гарч ирээд 2 оноо авсан. За тоглолт дуусах болоогүй гэдэг сануулгыг өглөө байлаа. Ватаро ямар хурдан юм бэ? Задлсан Сүхбат шидэж авцсан шидэлт царайд орсон 1.4 секунд. Голдын ялагч тодорхой болсон үзэнштэй 92-87 ховд Шонхрууд баг Монголиасыг 5 онооны тэргүүлэлтэйгээр буулгаж авлаа. За Рэлероос Батуй гэсэн урчмын тоглогчид тоглолтыг бүтэн эргүүллээ дээ. Монголиасыг дахин нэг удаа тоглолтын төгсгөлөө хийж чадахгүй болж байна. Яг энэ тоглолтын төгсгөл тожроо алдаад байгаа төр зураг энэ үлрэл эхэлсэн цагаас өдийг хүртэл Монголиас саргаж байна да.